2018 оны зуны шөнө Улаанбаатар хотын нэр бүхийн нэгэн газарт залуучуудын архиталт аимшигт үр дагаварт хүрсэн. Найз нөхөд хамтдаа сууж байсан тэр шөнө хардалт хэрүүл маргаан дэгдэж улмаар хутга хэргэлсэн хэрэг болсон байна. Үүний улмаас нэг залуу хүнд шаргацсан бол удалгүй нэг эмэгтэй амь насаа алдсан бөгөөд мөн нэг эмэгтэй мөрөн тус газартаа хутгалуулсан харамсалтай үйл явдал болсон байна. Харин энэ бүхний дараа ердөө 18 настай охин шүүхийн өмнө гэмт хэрэгтэн болон зогссон юм. Сонсогч та бүхэн яг одоо Монголд олсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэрэгүүдийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлолон хүргэж байна. Уг хэрэгт шүүгдэгчээр татагдсан өсвөр насны шүүгдэгч нь 2000 онд Улаанбаатар хотод төрсөн 18 настай эмэгтэй бүрэн бос дунд боловсролтой мэрэгжилгүй хэрэгт холбогдох үедээ нэгэн коллежийн үс заслын анги мөн үс заслын технологийн ангид тус сурч байсан. Мөн ам бүл 3 нагад заах бэр ихчийн хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг байжээ. Тухайн өдөр юу болсон бэ гэхээр үүр цайхаас өмнөх нам гүмхэн шөнө байсан. Гэвч Сэлби станцын буудлын нэг жижиг байшингаас хүмүүсийн орилдох чимээ гарч байлаа. Хэдхэн минутын дараа тэр газар руу цагдаа болон түргэний машинууд ээлж дараалан ирсэн юм. Хаалгыг нь татаж ороход аимшигтай дүр зураг өгцөн. Зуухны хажууд нэг залуу дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хэвлийн хэсгээрээ хутгалуулж шал тэр жигтэй цус болсон байв. Мөн түүний яг хажууд нэг эмэгтэй эвхэрсэн байдалтай унсан байлаа. Өрөөний нөгөө талд мөрөндөө хутгалуулсан өөр нэгэн эмэгтэй цонх налан сууж байсан бол хамгийн сүүлд нэг эмэгтэй байшингийн голд зогсож ээжээ. Ингээд тэр эмэгтэйгээс энд юу болсон юм бэ гэж асуухад манай эгчийн найз залуу манай эгч рүү дайраад байсан. Би айсандаа хутга барьсан. Тэгээд ойртоод ирэхээр нь гэдэс рүү нь хатгсан хэмээн хэлсэн. Мөн манай эгч найз залуугаа найзтайгаа хардаад найз охиныхоо мөрөнд хутгалсан. Тэгээд өөрийгөө ч бас хутгалчихсан хэмээн тэрээр үргэлжлүүлэн ярьжээ. Тухайн байшингийн дотор яг юу болсон бэ? Хардалтуу арх сотруулах хундааны нөлөө юу? Эсвэл хэдийнэ хяналтаас гарсан маргаан байсан уу? Өнөөдрийн хэрэг бол ганцхан шөнийн дотор хэд хэдэн хүний амьдралыг оронгоор нь өөрчилсөн хэргийн тухай юм. Ингээд бүгдээрээ уг үйл явдлын талаар хулангийн найз залуу болох Дулгаагийн гэрчийн мэдүүлэгтээ өгсөн мэдүүлгээс нь сонсцгоо. Тэрээр дараах мэдүүлгийг шүүхийн хилцүүлэгт өгсөн. Манай найз охин хулан манай дүү гэрээсээ хөөгцөн байна. Дэлгүүрийн гадаа байна. Хонох газаргүй юм чинь дуудчих уу гэхээр нь би тэг гэж хэлсэн. 01 цагийн орчимд хулангийн дүү отгоо ганцаараа ирэхэд хулан надад жоохон юм уучгүй хайраа гээд байхаар нь найз гам болдын хамт гэрээс гараад карокиноос 0.75 грамтай арх нэг шилийг 2.5 литрийн пивээс нэг ширхэг том кола ундаа нэг ширхгийг зээлээр авсан. Өмнө нь нэг шил арх хувааж уусан байсан. Би худалдаж авсан архинаас 2-3 татаад түргүүлээд унтаж амарсан. Намайг унтахад найз гам болд шүрээ дүү отгоо мөн найз охин хулнар нь пив архийг уугаад үлдсэн. Тэгтэл хүмүүс хашгиралдаад байхаар нь сэртэл манай найз охин хулна нь найз шүрээгээ үстээд цохиж байхаар нь би дундуур нь ороод найз охин хуланг болооч одоо гэхэд найз охин хулан чи яхаараа дандаа энийг өмөрдөг юм бэ гэд хашгираад байсан. Би түүнд хандаад чи өөрөө авч ирчгээд ямар ядаргаатай юм бэ пэ чин гэж хэлэхэд отгоо гээд дүүн чи манай эгчийг пэ гэж хэлдэг хэмбэ гээд гал тогооны хэсгээс үзүүртэй жижигхэн хутга автал игч хулнан дундуур нь орж хорьсон. Отгоо нэгчийнхээ хажуугаар барьж байсан хутгаа явуулаад миний хөвлийн зүүн урд хэсэгт нэг удаа хутгалсан. Тэр үед миний бие гайгүй байх шиг байхаар нь би зогсож байхад отгоо намайг алчихъя гээд дайраад байсан чинь хулан дүүгээсээ хутгийг нь булааж аваад би үхээд үгүй. Чи ямар ядаргаатай юм гээд хулан баруун гартаа байсан хутгаараа цээж хэсэг рүүгээ 3-4 удаа өөрийгөө дүрсэн. Тэгэхэд дүүн хажууд нь зогсож байсан. Миний толгой эргээд доошоо харахад гэдэснээс цус годогдоод гарч байхаар нь би газар дээшээ хараад хэвдсэн. Тэр үед гам болд хулан отгоо нартаа хэрэлдээд байхаар нь би гам болдоо наад хоёртойгоо хэрэлдээд яах вэ? Би үхэх гээд түргэн тусламж дууд гэж хэлэхэд гам болд гараад ивсэн. Тухайн үед найз охин хулна нь чамаас боллоо гэд найз шүрээгээ зодоод байсан. Тэр үед найз охин хулан энийг алаад өгье гэд найз шүрээгийнхээ зүүн мөрөн дээр 2-3 удаа хутгалсан. Тэр үед миний толгой эргээд ухаан балартаад байсан. Нэг мэдсэн чин хулан миний хажууд хэвтчихсэн.
хайраа гэд хэлээд байсан. Ингээд нэг мэдсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн. Хажууд найз охин хулан хайраа гэд байх шиг байсан. Тэгээд хагалгаанд орсон юм шиг байна лээ. 2018 оны 6 дугаар сарын 29-ний өглөө найз охин хуланг нас барсан талаар мэдсэн. Хулан өөрийнхөө цээжинд 3-4 удаа хутгалсан. Дүү отгоо намайг ална гэд дайраад байхад хулан би үхээд өгьегээд өөрийгөө хутгалсан. Хулан хүн хутгалсан асуудал бол байхгүй. Хулан отгоо хоёр нилийн согтуу байх шиг байсан. Харин гам болт ирүүл найз шүрэн гайгүйсэн. Би өөрөө бараг ирүүл болчихсон байсан. Би хулангийн дүү отгоод гомдолтой байна хэмээх мэдүүлгийг өгчээ. Харин гэрч гам болдын мэдүүлгээр бол тухайн шөнө хулан түүний дүү отгоо найз шүрэнэр тулгаагийн герт арх ууж байсан байна. Ингээд шүн дунд хулан гинэд тулгааг сэрээгээд чи миний найзтай явуулдаг хэмээн хардал дүүсгэж хэрүүл эхэлжээ. Удалгүй хулан найз шүрээгээ өсдөж зодож эхэлсэн бол отгоо гал тогооноос хутга авч тулгаатай маргалцсан байна. Энэ үеэр тулгаа намайг хутгалчихлаа гэж орилсон бөгөөд гам болдыг эргэж харахад отгоогийн гарт хутга тулгаагийн хэвлийн хэсгээс цус гарч байжээ. Мөн удалгүй хулан энэ бүхэн чамаас болж байгаа гэж хэлээд найз шүрээгийн мөрөнд хутгалсан талаарч мэдүүлсэн байна. Харин хуланг хэн хутгалсныг хараагүй хэмээх мэдүүлгийг өгсөн. Харин гэрч шүрээгийн мэдүүлгээр бол хулан тулгааг өөртөө нь хардснаас болж маргаа эхэлсэн. Маргааны үеэр отгоо хутга авч тулгаагийн хэвлийн хэсэгт хутгалсан хэмээн мэдүүлжээ. Мөн хулан өөрийг нь чи манай нөхөртөө явалдаж байна хэмээн хардаж мөрөнд нь 2 удаа хутгалсан гэж мэдүүлсэн. Үүний дараа хулан гартаа хутга бариад би өөрийгөө хутгална гэж орилж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан хэмээн гэрч шүрээ мэдүүлсэн байна. Ингээд гам болт сандраад 102, 103 татуудлага өгөөд мөн одоо тулгаагийн хамаатны ах нь хажуу талын хашаанд байдаг учраас тухайн хашаа руу гүйж ороод болсон үйл явдлын талаар хэлж тусламж гуйжээ. Энэ бүхнийг сонссон хажуу хашаанд амьдардаг тулгаагийн хамаатны ах нь гайхаад гүйн гэрт орж ирэхэд тулгаа гал тогооны хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хэвлийн орчмоосоо их хэмжээний цус алдаад хагас ухаантай байсан байж мөн тулгаагийн найз охин буюу хулан өөдрөө харсан байдалтай амнаас нь цус гарсан мөн л хагас ухаантай газарт хэвтэж байсан байна. Нөхцөл байдал бол ерөнхийдөө хүндээсэн. Ингээд цагдаа болон түргнийхэн ирээд яралтай арга хэмжээ авцгаасан. Одоо харин бүгдээрээ шүүгдэх чотгоогийн мэдүүлгээс сонсцгоё. Тэрээр хэлэхдээ тухайн өдөр 2018 оны 6 дугаар сарын 27-нд гэрээсээ гараад тулгаагийн герт шөнийн 1 цагт очсон. Намайг очиход тэд нэр арх сотургал хундааны зүйл хэрэгэлсэн байсан. Хулан эгч намайг чи маргааш ажилдаа эми чинь унт гээд ор засаж өгөөд би хэвтэж ясан. Тулгаа гам болт 2 дахин арх уух гээд хулан эгчээс гуйгаад байсан. Тэгээд арх пив авч ирээд тулгаа ах хулан эгч шүрээ бид гурыг архинаас уучих гэсэн. Хулан эгч намайг арх уухгүй пив л уугээд бид 3 пив уусан. Тэгээд дараа нь гам болт унтлаа гээд уцаа оролдоод байж байсан. Шөнийн 4 цагийн үед би маргааш ажилтай босхгүй юм байна. Нэг мөр унтахгүй байж байгээд архийг нь багахан уугаад үлдсэн. Нэг харахад хулан эгч найз шүрээгээ зодоод эгчийн найз залуу тулгаа ядаргаатай 2 пв гээд хөөгөөд хулан эгч чи намайг хөөж байгаа юм уу гээд хутга байраад гарныхаа суцыг хансан. Би санамсаргүйгээр айсандаа хутга барьсан. Эгч өөрийгөө бэртэх гээд байхаар нь би хутга барьсан. Миний барьсан хутганд тулгааг орно гэж мэдээгүй. Би гэмт хэрэг үйлдээд тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Надад өөр мэдүүлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн. Мөн тэрээр дахин мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тухайн мэдүүлэгтээ хулан эгч үлдсэн архиа гуруула хуваагаа дуучгүй гэхэд нь би одоо унтах юм бол өглөө босож чадахгүй унтахгүй байж байгаад ажилдаа явлаа гэд архинаас нь цуг уусан. Тэгээд ганцаараа жорлон орж би засаад буцаад гэрт нь ороход тулгаа сэржигсэн. Эгч хулан найз шүрээгээ зодож байхыг нь хараад зогсож байсан. Би очиод эгч хулан болон шүрээ нарыг салгахад тулгаа нь ямар ядаргаатай пв. Та хоёр яг одоо миний гэрээс зайлгээд хулан эгч бид хоёрыг хөөсөн. Тэгтэл эгч хулан уурлаад чи энэ гээгээс болж намайг хөөж байгаа юм уу гэж тулгаад хэлэхэд тулгаа тэгэлгүй яадаг юм пэ чинь өөрөө дуудаж авчирч хаад зодоод байх юм гэсэн. Эгч хулан галтгооны тавилга дээрээс ардгар эртээ урт хутга аваад би үхээд өгье гэд хашгираад байсан.
Би айгаад их чуулан дээр очиод хутгийг нь булаацалдаж байгаад хутгийг нь аваад анаа битгийтэйгээ хойлоо явъя гэхэд тулгаа над руу чи бит хоёрын голоор орд хийм гэд гараа зангидаад над руу далаагаад ойрцсон. Би сандарч чочоод хойшоо болохдоо ихчээс булааж авсан хутгийг барьсан гараа урагшлуулахад тулгаа ёо гэхээр нь харсан чинь царай нь их сонирн болоод гидсээ гараараа дарчихсан. Гарын цус болсон байхаар нь би айгаад тухайн хутгийг тэр доор нь газар хайсан. Тэгтэл их чухал нь чи яаж байгаа юм бэ гэд игч Гамболд хоёр тулгааг хоёр талаас нь сугадаад зуухны хажууд хэвтүүлсэн. Тэр үед их чухал нь найз шүрээг чамаас бүх юм боллоо гэд хаалганы хажууд үстээд зуурлагыг нь хальт харсан. Их чухал нь шүрээгээс салаад тулгаа дээр ирээд хажууд нь суухаар нь би шүрээ дээр очиод зүгээр үү гэхэд шүрээ дуугараагүй. Шүрээгийн зүүн талын мөрний цамтны хэсгээс цус гарсан харагдахаар нь цамцыг нь доошлуулад харахад баг зэргийн зүсэгдсэн чархнаас цус гарч исэн. Их чуулан дээр очиод түргэн дуудааш гэхээр нь би өөрийн гар утаснасаа дуудлага хийх гэтэл гаднаас Гамболд орж ирээд би цагдаа дуудчихлаа гэсэн. Би тулгаагийн нагаз ахт нь би хүн хутгалж ахлаа гэж хэлсэн. Буцаад ороход Гамболд зуухны баруун талд зогсчихсон шүрээнд байшингийн хаалганы хажууд хэвтэж байсан. Тулгаанд баруун хойд буланлуу толгойн чиглэсэн байдалтай дээшээ хараад хажуу талд нь нэг чуулангийн толгой хаалга руу чиглэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд Гамболдоос юу болсон талаар асуухад игч чинь өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Би шүрээг зодоогүй харин салгасан хэмээн мэдүүлэг өгчээ. Шүүх хэмлэгийн дүгнэлтээр тулгаагийн авсан шарх нь маш хүнд шарх байсан нь тогтоогдсон. Түүний хэвлэх хэсэгт орсон хутганы шарх нь гидс болон чацархайг гэмтээж хэвлийн хүндийд нь их хэмжээний буюу ойролцоогоор 2 литр цус хурсан байсныг эмчнэр хагалгааны үеэр тогтоосон байна. Шинжээчийн дүгнэлтэнд уг шархыг эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн амь насанд хаюултай хүнд гэмтэл хэмээн үүссэн. Өөрөөр хэлбэл тулгаа тэр шөнө маш их хэмжээний цус алдсан бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж аваагүй бол амь насаа алдах эрсдэлтэй байдалд орсон байсан гэсэн үг юм. Шүүхийн хилцүүлгийн үеэр отгоогийн өмгөөлөгч нь дараах зүйлсийг ярьж байсан. Отгоо нь тэр үед сэтгэл санааны хүчтэй чочролд орсон байсан. Хүчтэй доромжлол, хэрүүл маргааны улмаас хяналтаа алдсан гэх тайлбар гаргаж хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэхийг хүссэн. Гэвч шүүх энэ тайлбарыг хүлээж аваагүй юм. Учир нь шүүхийн тайлбарласнаар санаа сэтгэлийн хүчтэй чочрол гэдэг нь хүн өөрийн үйлдэлийг удирдах чадваргүй болох агшин зургийн байдал байдаг хэмээн үзсэн. Харин отгоогийн хувьд ууралсан, утга очиж авсан, мөн хүнлүү дайрсан, хэвлээд нь хутгалсан гэсэн дараалалтай байсан ба өөрийн үйлдэлийг ухамсарлаж байсан хэмээн шүүх үзсэн. Тиймээс шүүх түүнийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Мөн шүүхийн шийдвэрт тухайн орчин нөхцөлийг онцолж дурдсан тэр шөнө насанд хүрсэн хүмүүс болон насанд хүрээгүй отгоо нар нээлж арх сотууруулах хундаа хэрэгэлсэн. Улмаар хардалт, маргаан, бие биенээ доромжлох байдал үүснэ нь хэргийг улам хурцдмал болгосон хэмээн үтсэн. Ингээд шүүхээс отгоод анх 5 жилийн хорих ялыг оноосон. Гэхдээ хэрэг үлдэх үедээ тэр насанд хүрээгүй буюу 18 насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хуулийн дагуу ялыг нь 2 дахин багасгаж эцэстээ 2 жил 6 сарын хорих ял болгон тогтоосон байна. Мөн түүний хорих ялыг нээлттэй хорих ангид илүүлэхээр шийдвэрлэжээ. Ийм нэг харамсалтай явдал 2018 оны 6 дугаар сарын сүүлээр гарсан байна. Тэгээ дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.